11-р хууль өөрийгөө жүжигчин методорт дүр бүтээ нөлөөл. Хүчирхэг хүн өөрийгөө хүссэн дүр тавиргаж чаддаг. Чи жинхэнэ гэх ойлголтыг хойш тавь. Дүр бүтээх нь өөрийгөө илүү хүчтэй, итгэлтэй, сонирхолтой болгох арга. Хүн дүрээр дамжуулж бусдын сэтгэл зүйг удирдах чаддаг. Британий ерөнхий сайд Бенжамин Дизрайл үргэлж хүмүүсийн өмнө өөр дүрээр гарч ирдэг байсан. Нэг өдөр ухаантай судлаач мэт, дараа нь романтик хүүрнэгч мэт, эсвэл хатуу улс төрч мэт. Хүмүүс түүнийг хизээж бүрэн таньж чаддаггүй байсан ч үргэлж сонирхож, дагаж дэмждэг байв. Хит жинхэнэ байх гэдэг нэрийн дор зарим хүн хяналтгүй, эмх замбраагүй, бодлогогүй байдаг. Харин дүр бүтээдэг хүн өөрийн нөлөөллийг удирдах чаддаг. Өөрийгөө зорилгодоо тохируулж өөрчил. Дүр бүтээх нь хуурамч биш, ухаалаг алхам. Нийгмийн тавцанд хүмүүр жүжиглэж байдаг. Чи хяналттай жүжигл. Чи өөрийн түүхийг өөрөө бичдэг. Тэгэхээр дүрээ ч гэсэн өөрөө бүтээх хэрэгтэй. Хүн чамайг яг хэн гэдгийг чинь мэдэхгүй байх тусам хүндэлдэг, сонирхдог, итгэдэг. Энэ бол нөлөөллийн сэтгэл зүй. Хүнийг жинхэнэ гэдэг ойлголтоор дүгнэхгүй. Чи хэн болохыг хүснэ, тэр дүрийг бүтээ. Бусдын хүлээлтээр суурилсан стратеги. Дүр бүтээх нь хуурамч зам биш. Гэхдээ дүр, бодит үйлдэл хоёр зүрх үед хүмүүс итгэл алддаг. Тиймээс дүрчин чамайг илүү үнэнч, хүчтэй, зөв харагдуулах зорилготой л байх хэрэгтэй.